Сайн байцгаана уу? Мөнхлөнөөс суугта тавтай морил та бүхэндээ нудаагийнхаа бичлэгээр Их Британи улсын Манчестер хотод болсон жоохон аимшигтай хэрэг ярьж өгөхөөр бэлдсэн байна. Тэгээд анхааруулах зүйлээ анхааруулъя. Зүрх судасны өвчтөй болон жирэмсэн, айдаг мөн бага насны хүүхдүүд миний энэ видеог үзэхгүй байхыг сануулж байгаа шүү. Үзэн тохиолдолд бол манай талаас ямар нэгэн хариуцлага хүлээх боломжгүй. За тэгээд мөн Instagram хаягаар луунаа тавьчихсан байгаа та бүхэн маань миний Instagram хаяг руу ороод follow дараад дараажийнхаа бичлэг болон кинонуудынхаа мэдээллүүдийг тэндээс олж авах боломжтой гэдгийг хэлэхэд таатай нь ингээд бичлэгтээ орцгоё. оны 8 сарын 30-нд Таиланд улсад Пакистан гаралтай 1970 онд төрсөн Рахан Аршад гэх залууг баривчилж авсан. За энэ залуу яаж явж байгаа Таиландд баривчлагдчихваа, Лондонд болсон хэрэг гээдтэй гэж бодож иж магадгүй. За тиймээс хэрэгээ илүү ойлгомжтой байлгахын тулд Рахан Аршадын тухай та бүхэн илүү тайлбарласан дээр байх гэж бодлоо. 1970 онд төрсөн Пакистан гаралтай. За манайхан ингээд хэрэг айгүйг сонсож байгаа бол Пакистан, Араб, за энэтхэг гэх улсууд бол яач аргагүй хоорондоо ямар нэгэн хайр сэтгэлийн холбоогүйгээр ах дүү өнөр цусан төрөл, за үеэлүүдтэйгээ зарим нь мөр зүгээр найзуудын найз, эцэг эхийн зөвлөмжөөр гэр бүлийн хүрээнд гих зэргээр тиймэрхүү танилцуулганаас болоод хоорондоо сууцгаадаг. За тэрний жишгээр яач аргагүй Аршад Уусма гих гэр бүлийн найзуудын нэг охинтой суусан. За ингээд энэ хоёр бол суугаад дундаасаа 3 хүүхэдтэй Пакистан улсад амьдраагүй шууд Их Британи улсад нүүж ирээд энэ улсын Манчестер хотод хамт амьдарч эхэлсэн. За ингээм хамт амьдрахдаа ер нь бол тэдний гэр бүл бол гаднаасаа харахад бол ямар ч асуудалгүй өөрсдийн гэсэн хувийн байртай, нөхөр нь машинтай гэд эдний гэр бүлийг харахад одоо хүнд байх ёстой хэрэгтэй бүхэл зүйл байгаа хэдээж гэр бүл дотроо бол огт тийм байгаагүй. Нөхөр болох Аршаад нь эхнэр болох Уузмаага байнга санхүүгийн өндөр хяналтанд байлгадаг. Түүний зарцуулсан мөнгө төгрөгтэй хэрэгж байгаа юмсыг ингээд танахыг амар хичээдэг байсан. Ингээд үүнээс болоод Уузмаа үнд маш их дургуутдаг. Тэр хоёр байнга хоорондоо хэрэлдэг, мөнгө төгрөгнөөс олж анхнаасаа энэ хоёрхоос хайр сэтгэлийн холбоотойгоор суугаагүй. Гэхдээ хэрэлдэх шалтгаан нь бол дандаа л мөнгө байсан, мөнгө болон санхүү. За Их Британи улсад амьдарч байгаа гэр бүлийн хувьд бол эдний гэр бүл тун боломжийн амьдарч исэн, байртай болон машинтай. Яагаад би ингэж хэлж байгаа вэ гэвэл Их Британи улс нь өөрөө дэлхийд хамгийн амар өртөг өндөртэй орнуудын дунд зоолттой жигсэж ордог. Бид нар автобусанд суугаад хэдэн өрөө өгдөг лээ. Тэгэхэд энэ улсад нэг удаа автобусанд суугаад Монгол мөнгөөр дунджаар 8,000-аас 9,000 төгрөг төлдөг. Тийм амар өртөг өндөртэй хооронд энэ айл өөрсдийн гэсэн байртай байсан, мөн машинтай. Ингээд харахад бол би Аршадыг бол жоохон тийм химнэгч төрлийн залуу байсан болов гэж харж байгаа. Энэ залуу маань өөрийн гэсэн бизнес байхгүй хэрнээ зүгээр такси компани ажилладаг, такси байрдаг, хувийн жолооч хийдэг ийм гэрээт ажилтан байсан боловч өөрийн гэсэн байртай байж чадчихээн, машина авсан байж чадчихээн. За би энэ үгээрээ бол Аршадыг бол буруутгаж байгаа юм биш. Аршад хитрхийн амар мөнгө хэмндэг байсан болохоор Уузмаг ингээд дарамтлаад Уузмагийн санхүүгийн хэрэглээг нь хянаад, танаад байн хоорондоо хэрэлдэг байсан үгүйг нь бол би мэдэхгүй. Гэтэ Уузмадаас асуудал байсан байж магадгүй, амар үрэлгэн байсан юм уу? Хит их юмыг ингээд зүгээр л баруун солгоогүй цацдаг. Одоо зүгээр нөхрийгөө олж ирсэн мөнгөөр өөрийнхөө дуртай амийг аваад хийгээд идээд явдаг тийм хүүхэн байсан үгүй гэж бас бид нар мэдэхгүй. За ингээд эдний гэр бүл хамтдаа яалтчгүй Их Британи улсын Манчестер хотод ааж төрж амьдарч байгаа. Ингээ Уузмаа нөхөртөөгөө байнгын тэр хоёрын хэрүүл маргааны үүднээс Уузмаа 3 дахь охин хайнагаа гаргачаад би ер нь ажил хийх ёстой байна. Ажил хийгээд өөртөө мөнгө олох ёстой байна. Өөрийнхөө хэрэглээний мөнгийг би өөрөө олох ёстой байна гэсэн бодолд ороод юу хийх үү гэсний үднээс гоо сайхаж болъё гэж бодсон. За тэгээ гоо сайханч болохын тулд Уузмаа яач аргагүй сургууль сурах хэрэгтэй. Ингээд сургууль сураад сертификат авахын тулд түүнд охиныгоо харах хүн хэрэгтэй. Ингээ охиныг харахад асрагч авъя гэж нөхөртөө хэлсэн боловч нөхөр нь бол үүнийг бол татгалцсан. Тэгэхээр Уузмаа бодож байгаад өөрийнхөө хөрш болох Мусарат Икбалт гэд эмэгтэйтэй хоорондоо харилцан тохиолдсны үүснээр
хамгийн бага охин болох Хайнагаа асруулсан. Ингээд хичээлдээ яваад хичээлээс төгсөөд сертификатаа аваад ажилд орсон. За ингээд Уусмагийн охинонч томроод Хайнаа ингээд цэцэрлэгт ороод за цэцэрлэгээс нь ингээд дараа нь ингээд сургуульд орсон. За энэ үед бол Уусма хүүхдүүдийнхаа сургуулийн цагаар бол хагас цагаар гоо сайхны ажил хийж эхэлсэн. Гэвч дараа нь Уусма Мусаратын нөхөр болох Никитэй ямар нэг юм харилцаатай болсон. За энэ харилцаа нь бол яах чаргагүй юм дотн нэр юмын харилцаа болж таарсан. Өөрийнхөө хөрш эмэгтэй нөхөртэй тэгээд гэр бүлээс гадуур харилцаанд тэр хоёроо орж эхэлсэн. Энэ харилцаа нь бол нэлээд утсан байх магадлалтай. За энэ харилцааг нь бол Аршаад бол гадарлаж эхэлсэн. Яагаад вэ гэвэл Уусма бол шал өөр болж эхэлсэн гэдэг өмсөх хувцс нь түүнийг хэрглэж идэлж байгаа юм шал өөр. Энэ эмэгтэй чинь Пакистан үндэстний эмэгтэй шүү дээ. Пакистан үндэснийхаа хувцсыг өмсөөр юм бие даалталсан тийм хувцас өмсөх ёстой. Тэгээд толгойн алчуур зөөх ёстой. Тиймэрхүү төрлийн ёс заншилтай байдаг бол бүр Уусма бол эрс өөрчлөгдөөд хувцснуудаа солиод Европын хэм маягийн жэсэн өмд өмсөөд нэмгэн нойтон цаамц өмсөөд гар хөлн гарч эхэлсэн. За үүнд нь бол Аршаад бол тун дургу байсан. Чи ингээд ийм хувц өмсөж болохгүй. Чи бол Пакистан эмэгтэй. Чи хүүхдүүдтэй эмэгтэй. Чиний бие чинь нөхрөөс чинь өөр хүн. Харахсгүй яагаад ийм зүйл хийж байгаа юм бэ гэхэд Уусма айгүй амар дургуц яагаад гэвэл би бол ингээд эрхчлөөтэй эмэгтэй чи надад ингэж хандаж болохгүй гэд энэ хоёрын дахиад л хэрүүлийн юм их усүр бий болж эхэлсэн. За тэгээд мөн Уусмагийн гадаад өнцөг мөн өөрийгөө авч явах байдал өөрчлөгдөөд өртөөгөө хамт явж байхдаа ингээд утас нь байнга дуурдаг, байнга мессеж бичдэг, ингээ утаснасаа бүр салгаа байсан. Тэгээд нөхөртөөгөө олон нийтийн газар ч юм уу ингээ хамт явж байхдаа утсан дуурангууд нь одоо би ярих боломжгүй байна. Нөхөртөөгөө хамт явж гинэ гэд. Тэгээд ингээд Аршаад эхнэрээсээ асуун хин ч амруу залгаад байгаа юм бэ гэдэг юм. Уусма ажилласаа зүгээр манай өөрчлөлөгчээ гэл иймэрхүү жишээ нь ингээ маш олон юм сэжүүрүүд гарч ирсэн. За энэ үед нь Аршаад бол яах чаргагүй эхнэрээ гадарлаад араас нь мөрдөө дагаж эхлэхэд яах чаргагүй Уусма бол хөрш залуутайгаа гэр бүлээс гадуур харилцаанд явсан. За энээс болоод Аршаад түүний утсыг хүртэл ингээд нууцаар мөрдөхөд бүр нотлох юм мессежүүд айгүй олон гарч ирсэн. За тэгээ энэ тухай ингээ Уусматай ярьсан чинь гэр бүлээс гадуур харилцаатай чиний мессежнүүдийг чинь би нотлох баримтуудыг чинь ингээд бүгдийг нь олж мэдлээ гэхэд Уусма бүр эрс эсрэгүүцсэн. Үгүй юу яриад байгаа юм бэ? Тийм шин бит хоёр зүгээр юм найзуудаа огт тийм гэр бүлээс гадуур харилцаа байгаагүй чи буруу ойлгоод байна гэд үүнд нь олонгууд ингээд Аршаад бүр амар ууранд хүрсэн. Өөрийг нь ингээд дорд үтцсэн юм шиг санагдаад тэгээ Уусма бол энийг бүр ингээд эрс эсрэгүүцсэн. Тийм байгаагүйгээд. Тэгээ энэ хоёрын хэрүүл маргаан бол огт тасраагүй. Бүр ингээд ганхандаа ингээд санхүү байсан бол дараа нь Уусмагийн гадаад үзэмж түүний ингээд өөрчлөлт за ингээд сүултээ гэр бүлээс гадуур харилцааны ингээд хэрүүл бүр амаргийн ингээд хэрүүллээс болоод энэ гэр бүл нэлээд хэцүү байдалтай байсан. За 2004 оны 2 дугаар сард Уусмагийн аавынх нь би муу байна гэд нас бараад тэгээд яах чаргагүй Уусма ингээд ар гэрлүүгээ Пакистан руу явхаар болсон. Тэгжиж ингээд нөгөө аавынхаа оршуулгын хасталд оролцохоор болсон. Энэ үед нь Аршаад 3 хүүхдээ харж үлдээд тэгээд буцсан байна. За би ер нь Уусмаг ингээд гашаах хэрэгтэй юм байна. Энэ эмэгтэй бол наадтай ингээд хамт байхад бол нэлээд хэцүү болж байна. Тэгэхээр би нэмэгтэйг гашаахгүй бол болохгүй гэд өөртөөхөө амьдарч исэн Бернишленд байраа зараад араас нь шууд 3 хүүхдээ аваад Пакистан руу Уусмагийн гэрт нь очисон. За гэрт нь очиход Уусма ээжтэйгээ хамт байхад нь шууд Аршаад 3 хүүхдээ үлдээгээд за чи 3 хүүхдээ аваа. Тэгээд одоо ингээ хоёлаа ингээ салъя гэд хуурамч гэрлэл цуцлах юм бичиг баримт бүрдүүлээд Уусмад өгсөн. Тэгээд Уусма тухайн үед нь л юу ч хэлээгүй. Харин Аршаад тэр бүгдийгаа өгчөөд зүгээр л аялалд явчихсан. За ингээд Аршаад аялалд явчаад нэг хэсэг ингээ ботсон. За би яах ёстой вэ гэд нилээн бодож жагаад буцаад Уусма дээр очисон. Пакистан руу явсан. За Пакистан дээр Уусма дээр очиод ингээд гуйсан Уусмаас би ингээд гэр бүлээ ингээд авч үлдмээр байна. Би ингээд чамаас салмааргүй байна. Би хүүхдүүдээ авч үлдмээр байна. Хамтдаа дахиад ингээд эхлэе. Огт ингээд салахыг хүсэхгүй байна гэд Уусмаас гуйсан. Гэхдээ тухайн үед бол Уусма л өөртөө ихтэй байгаагүй эргэлзэжсэн. Энэ бүх яриагийн сонссон Уусмагийн дүү болох Аршаадын хатам дүүрэ Хат Али гэх залуу
Аршааттай уулзаад за чи хэрвээ ингээд миний ихчтэй эргэж суумаар байвал миний ихчийг те миний дүүнрийг ингээд авч ямаар байвал чи буцаагаад Их Британи улс руугаа амьдарч исэн Манчестер хоттой өөрийн гэсэн байраа дахиж аваад тэгээд тэр байраа ингээд миний ихчтэй адилхан хамтран эзэмшигчээр бүртгүүлээд тэгээд тэр байранда хамт амьдруул яг манай гэр бүл зөвшөөрж гинөө чамд ингээд ихчигээ дүүнэртэйгээ ингээ хамт өгч явуулъя гэсэн. За энэ бүгдийн сонссон Аршаад бол зөвшөөрсөн. Зөвшөөрөөд би одоо дахиж чамны юм уухай хандахгүй, би дахиж ингэж аашлахгүй, хоёулаа хамтдаа гоё байя гэд. Ингээд энэ бүхнийг сонссон Узма бол жоохон эвгүй байсан. Түүнтэй хамт амьдрахыг бол огт хүсээгүй. Тэгээд үнэхээр өөрт нь нөгөө амьдраад ингээд Их Британд яах чаргагүй тэдний гэр бүл анханасаа амьдсан хүүхдүүдийнхэн сургууль цэцэрлэг тэнд байдаг. Тэгээд тэнд амьдрыг гэхлээр ганц би ээж болох гээд байдаг. Тэгээд амьдрах чадамжны мөнгө бол хөрхи Узма яах чаргагүй олж чаддаггүй байсан учраас Аршаадын ингээ гуух гуйлтанд нь хүлээн зөвшөөрөөд түүнийг дагаад буцаад Их Британийхаа Манчестер хотод тэр хоёр Tourist Road гэдэг газар байр авсан. Тэрний гэр бүл нэг хэсэгтээ ингээд айгүй амар чимэр сайхан амьдарсан. Аршаад эхнэртэй ингээ айгүй анхаарал хандуулаад эхнэрийнхээ хувцлалтанд нь ямар нэгэн гомдол хийхгүй түүнийг ингээд өөр нь байлгаад мөн түнд маш гоё ингээ хувцнууд үнтэй эдлэлүүд гоё эмэг бөөгчтэй авахыг хүссэн юмнуудыг авч өгөөд гоё буувч авч өгөөд тэгээд түүнд бүр ингээ төрсөн өдрөөр нь 30,000 паундны үнэтэй BMW 320 машиныг хүртэл бүр ингээд авч өгөөд бэлгэлсэн. Тэгээд түнд чамд өөр юу хэрэгтэй би чинь ингээ бүх юм чи ингээ үгүй гэл тэгж айгүй их юм өгжсэн ч гэсэн Узма тухайн үед ингээ ихтгэлтэй байгаагүй. Аршаадаас бол үнэхээр дотроо бол салахыг хүсэжсэн. За ингээд энэ бүхэн явсны эцэст Аршаад ингээ гэр бүлтэйгээ хамт Араб руу зугаалъя бөөндөө хамтдаа ингээд Арабд очиж гоёор байцгаая гэд гэр бүлийнхандаа хэлсэн. Хүүхдүүд нь болон эхнэр нь ингээд амар гоёор хүлээж аваад тэрэнд нь айгу дуртай байсан гэд одоо ингээд хүүхдүүдийн зуныхын амралт болохоор ингээд хамтдаа гоё Араб руу явж аялцгаая гэж ярьсан. Сарын аялал ингээд би захиалчихсан гэд үүнийг сонссон гэд хүүхдүүд болон Узма бүгдээрээ баярлаад бүх найз нөхөд, хөршүүд, багш болон ах дүү нар хамаатан сатандаа хэлсэн. Ингээ хүүхдүүдийн амралт 2006 оны 7 сарын 27-нд дууссан. Ингээд харамсалтайгаар 2006 оны 8 сарын сүүлээр тэдний хөршин цагдаа дуудлага өгсөн. Ингээд дуудлага өгөхдөө манай хөршийн гэрээс амар муухай өнөр өнөртэй байна. Бүр хитрхи муухай ихүү өнөр бид нэгээд өвчиж чадахгүй байна. Манай хөршүүд ингээд амралтанд явчихсан юм аа. Гэтэ бид нар ингээд тэднэртэй холбогдож чаддаггүй. Тэгээ та нар ингээд ирээд гэрийг ингээд шалгаад өгөөч гэд цагдаад дуудлага өгсөн. За үүнийхэн дагуу ингээд цагдаа нар гэрт нь ирэхэд маш аимшигтай дүр зураг тэднийг угтаж авсан. Учир нь тэр байшны хаалгыг онгойлгоход л зүгээр аимшигтай ихүүн өнөр ингээ хүн тэсгийн аргагүй ихүүн өнөр байсан. Нэг давхрынхаа хүүхдүүдийн ингээ тоглоомын өрөөнд тэр 3 хүүхдийн цогцос. За 2 давхурт нь ингээ яах чаргагүй унтлагын өрөөнд тэр Узмагийн цогцос олцсон. За Узма хүүхдүүдийн цогцыг ингээ тухайн үед бол хараад бол таниагүй танихын аргагүй болтлаа ингээ язраад бүр аимшигтай болчихсон. Тэгээд яг ямар шалтгаанаас олж үхсэн нь мэдэгдэхгүй. Задлан шинжилгээнийхэн ирээд тэднийг яач аргагүй зодуураас болоод нас орсон байна гэдгийг тодорхойлсон. Маш хүчтэйгээр ингээд тархины дөргөлд бүгдээрээ тархиндаа толгоондоо маш хүнд гэмтлүүд аваад нас орсон байна гэдгийг тодорхойлсон. Энэ гэр бүлийн 3 хүүхэд болон эхийн цогцыг 2006 оны 8 сарын 20-нд олсон. За ингээд шууд хүүхдүүдийн цогцыг олсон, гэр бүлийн цогцыг олсон учраас эцгийг нь олох хэрэгтэй гэд Аршаадыг шууд хайж эхэлсэн, эрен сурвалжаж эхэлсэн. Эрен сурвалжлаад цагдаа нар 2006 оны 8 сарын 21-нд хаан Аршаадын эхнэртэй авч өгсөн Mercedes-Benz 320 загварын машиныг Лондон хот дох Heathrow гээд маш том олон улсын онгоцны буудлын гадаа машиныг олсон. За тэгэхээр цагдаа нар шууд эндээс гадарлаад энэ хүн яах ч аргагүй хилд аваад явцсан байна. Энэ хүнийг бол Интерполтой хамтарч агаад олон улс даяар эрен сурвалжлах хэрэгтэй байна гэсний үндсэн дээр хамтарч ажилласан. За ингээд хамтарч ажиллахад энэ хүний хаашаа гарсныг ингээд хайхад 7 сарын 29-ний Бэмб гарагт Бангкок руу ниссэн байсан.
Таиландын цагдаа нартай холбогдоод ингээд энэ хүнийг ингээд эрен сурвалжилж байна гэд. Таиландын цагдаа нар маш хурдан шуурхай ажилласнаас 7 хоногийн дотор л Аршадыг олсон. Аршад цаашаа ер нь бол хил дамнах гэж оролцсон. Гэтэ ер нь бол сайн дураараа цагдаа нарыг хараад бол өөрөө бууж өгсөн. За тэгээ бууж өгөхдөө өөрийг нь бол ямар шалтгаанаар барьж байгаа гэдгийг хамгийн сайн ойлгож исэн. Өөрт нь ч гэсэн тайлбарлаж хэлэхэд өөрөө би хүүхдүүдээ алаагүй, би огт хүүхдүүдээ алаагүй. Би харин тэр биеийн үнэлэгч тэр шулмыг бол би алсан. Тэр шулам миний хайран хайртай хүүхдүүдийг маань алсан гэж уйлж эхэлсэн. Тэгээд би тэрийг алсандаа хизээж харамсахгүй байна. Тэр миний хүүхдүүдийг алсан учраас би тэр эмэгтэйг алсан гэж баримтлагатаа цагдаа нарт хэлсэн байт юм билээ. За ингээд энэ хэрэг дээр мөрдөн байцаагч Мартин Ботомли гээд хүн Аршадыг нэлээд судалсан, нэлээд тэр хүнтэй ярилцсан. Тэгэхэд Аршад бол би хүүхдүүдээ алаагүй, би огт хүүхдүүдээ алаагүй, миний хүүхдүүдийг тэр эмэгтэй алсан. Тийм учраас би тэрийг алсан гэж юу нь бол ярьж исэн. За ингээд шүүх шинжилгээний хариугаар бол хүүхдүүд болон ээж хамтдаа бүгдээрээ яг ижлэгэн байдлаар бүгд тархилууга толгоорууга маш хүчтэй зохиулж нас орсон байна гэдгийг баталсан. Дэндүү амир удчихсан байсан болохоор хүүхдүүдийн цогцос ээжийн цогц танигдахгүй байсан. Хитрхийн аимшигтай болчихсон байсан гэж ярьж исэн. За тэгээд мөрдлөгийн явцад ер нь бол бүх юм тодорхой болсон. Аршад бол энэ хэргийг төлөвлөж хийсэн гэдэг нь ойлгомжтой болсон. Яад вэ гэвэл энэ бүр хит хитэн юм зүйлээр нотлогдсон. Тэдний гэр бүл хамтдаа ингээд аялалд явна гэжсэн те. Араб руу аялалд явна гэж яриад бүх хоршууд, бүх найз нөхөд багш нартаа хэлжсэн ч гэсэн Аршад хизээч тэр аяллаа тикетийг захиалаагүй байсан. Огт захиалаагүй, буудал муудал бүх юмыг юу ч аваагүй, ямар ч төлбөр мөнгө хийгээгүй байсан дөрвөн хүний. За дараа нь Аршад бол өөртөө хэрэг үлдэхээсээ 7 хоногийн өмнө Бангкок руу нисэх 7 сарын 29-ний Бямб гарагт ниссэн юм нислэгийн тикет захиалаад тэрнгээрээ ниссэн байсан. Алгыг бол 7 сарын 28-нд хийгээд 29-нд нь буюу маргааш нисээд явчихсан байсан. Харамсалтай нь түүнийг 8 сарын 30-нд буюу сарын дараа баривчилж олсон. Мөн аллагын зэвсгийг бол хүүхдүүдийг болон эхийн толгойроо зохиж алсан зүйл бол маш том бейсболын цохиур, модон цохиур байсан. Тэр модон цохиурыг 7 сарын 27-нд буюу хүүхдүүд болон эхийг алхахаас өмнөх өдөр нь худалдаж авсан байсан. Энэ бүхэн бүгдээрээ ингээ мөрдөн байцаалтын үеэр ингээ баригдсан. За Аршадыг яаж бодсон ингээ хүүхдүүдээ эхнэрээ алчсан хүн учраас эрүүл хүн байхгүй, энэ эрүүл байх боломжгүй гэж хүмүүс харж исэн. Тэгээд бүр ингээ цогцын бүхэл бүтэн 4-7 хоногийн турш байршинд нь ингээ үлдээгээд хинт ч хилээгүй. Тэгээ хинч мэдхгүй тэрийг хамгийн сүлд нь хөршин зүгээр үнрээр нь олж тэднийг ингээ цагдаа дуудаж юу яасан. Энэ бол энгийн хүний хийх зүйл биш ээ. Хүн гэр бүлээ алчаад яаж ингээд те бүхэл бүтэн сарын турш ингээд амьдрах юм бэ, 50 байж чадах юм бэ гэд түүнийг бүх цагдаа нар ингээд шинжилсэн. Эмчнэр түүний ингээд мэдрэл болон тархины бичлэг за энэ хүн ямар нэгэн оюуны согог байна уу гэсэн юм тестүүдийг хийсэн боловч бүх тестэн дээр ингээд Аршад зөв зүгээр эрүүл гарч ирснээс гадна тухайн үедээ жоохон юм стресстэй, тухайн үедээ жоохон ажлын ачаал авсан байх магадлалтай. Тэрнээс биш яг хэрэг үйлдэх яцтай бол хитрхийг сэтгэл хөдлөлттэй байснаас үүдэж энэ хэргийг хийсэн байх магадлалтай гэсэн эмчнэрийн дүгнэлт байдаг юм билээ. Тэгэхээр энэ хүн бол цоо эрүүл оюун ухаан санаатай байхдаа энэ хэргийг үйлдсэн. За ингээд хэргийг үйлдэх явцыг ингээд мөрдөн байцаалтын явцад түүнийг ингээд шахаад за чи бүх үнэн болсон барьцаасаа ингээд бидэнтэй хуваалцаа яриа гэж хэлсний үндсэн дээр Аршад бол өөрийгөө огт буруутгаагүй данаа зөвтгсөн. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад бол хүүхдүүдээ өөрөө алсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд хэрхэн яаж алсан тухайга ярихдаа за тухайн өдрийн өглөө эхнэрийгээ унтаж байхад нь орон дотор нь шууд нөгөө аимшигтай бейсболын цохиураар нь зогсоор агаад 23 удаагийн цохилтоор эхнэрийнхаа амь насыг авсан. За үүний дараа хүүхдүүд нь унтаад орноосоо дөнгөж босч явахт нь нойрмог хүүхдүүдээ тоглоомын өрөөнд төр оруулаад бүгднгийн яг ижлэхнэр зохиж зодож алсан тухайга мөрдөгчнөрт тайлбарлаж хэлсэн. За түүний эхнэр өөд болохдоо уузмаа 32 настай. За түүний том хүү болох
Адам нь 11 настай, Абис нь 8 настай, хамгийн бяцхан охин болох Хайнаа 6 настай байсан. Тэгээд ийм хөөрхөн жоохон нялх ямар ч өөртөө хамгаалах чадамжгүй нялх үрсээ өөрөө аимшигтай бейсболын зохиураар зоцоор байгаа даалсан ийм аимшигтай хэрэг гарсан. За энэ хэрэг нь бол угаасаа тухайн үед Англи болон Манчестер төр жижигхэн хотод ингээд маш их шуугаан тарьсан хүмүүсүүдийн ингээд анхаарлыг айгүйх татсан айгүй олон юм BBC гээд ингээд энэ Англи Их Британи улсын том юм мэдээний сайтуудаар том мэдээнүүдээр нь телевизүүдээр нь бүр ингээд гарч эхэлсэн. За шүүх хурлын явцад 36 настай Рахан Аршад нь огт хэн нэгнээс уучлалт гуйгаагүй өөрийн хийсэн хэрэгээсээ гимшил огт хинээс ч хүсээгүй бүр эхнэрийнхээ ар гэрээс ч юм хүүхдүүдээсээ хүүхдүүдийнхаа өөрөө алсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд огт тэрэндээ уучлалт гуйгаагүй харин ч өөрийгөө би бол зүгээр л төөрчгсөн юм хохирогчоо. Учир нь ингээд би бол тэр эмэгтэйг угаасаа ингэх ёстой байсан. Тэр бол бараг л хүртэх ёстой юм хүртсэн. Учир нь тэр бол Пакистан эмэгтэй хизээж тэгж ил заатаа хувцалж болохгүй, хизээж тийм шуналтай байж болохгүй, хизээж тийм гэр бүлээс гадуурх харилцаанд байж болохгүй байсан. Тэр угаасаа өөрөө ийм зүйл болохыг ч мэдчихсэн. Ухааны тийм юм ярьсан. Тэгээд үүнийг сонссон ер нь шүүх хурал дээр байсан хүмүүс бол яг ч аргагүй Аршадыг гэр бүлээс гадуур харилцаанд орсон эхнэрээ харцсны үүснээс энэ бүх зүйлийг хийсэн гэж тодорхойлсон. Тэгээд түүнийг ямар нэг юм гимжил байхгүй бүр ингээд хит амир өөртөө ихтгэлтэй тэгээд ямар ч нүүрний хувирал үзүүлээгүй. Тэгээд өөрөө ухаан санааны хувьд эрүүл гэдэг нь нотлогдчоод ах чиндээ ийм сонин зан авирын характер гаргаад байгааг харсан. Их Британи улсын шүүгч шууд түүнд бол маш хүнд ял өгөхөөр шийдсэн. Тэгээд энэ шүүх хурлыг шүүгч Дэвид Кларк гэдэг хүн Аршадыг бүх насаар нь хорих ял оноосон юм байна. За энэ нь бол хизээж дахин давж заалдахгүйгээр насан эцэслэх хүртэл энэ шоронд та үлдэх ёстой гэсэн юм шийдвэрийг гаргасан. За энэ шийдвэрийн үеэр бол Уусмагийн ээж, түүний хоёр ах, найз нөхөд төрөл төрөсгөт нь бүгдээрээ байсан. Ингээд шүүгчийн шийдвэрийг ингээд сонсон Аршадын буруутай гэдгийг тодорхойлоход нь Уусмагийн ах Рахат Али тимээ гэд ингээд шүүх хурал дотор амар чангаар орилж исэн юм байна. Тэгээд шүүгч бол энэ хэргийг бол аимшигтай хэрцгий хэрэг гэж тодорхойлоод Аршадын буруутайг бол маргашгүй юм нотлохоогоор тогтоосон. За шүүх хурал дуусны дараа мөрдөн байцаагч ахлагч мөрдөгч Мартин Ботомлей болон энэ хэргийг үнэхээр аимшигтай сэтгэл өвтгөм хэрэг байсан. Бид нар чинь өөрсдөө өөр хүүхэдтэй байж яаж хүн өөрийнхөө хүүхдийг тийм хэрцгийгээр хөнөөснийг би үнэхээр ойлгохгүй байна. Гэхдээ тэр яагаад энэ хэргийг хийсэн болох шалтгаанаа огт хэлээгүй, хүн яагаад ийм зүйл хийснийг үнэхээр ойлгохгүй юмаа гэж тэр мөрдөгч бүр хэлсэн байлээ. За түүнээс гадна Уусмагийн гэр бүл энэхүү шүүх хурлын дараа мэдэгдэл хийсэн. Үүн дээрээ бидний амласан уу гашууг эдгэх арга үгүй. Уусма бол бидний хамгийн хайртай сайн найз, бидний хайртай эгч, бидний хайртай охин. Ээж маань энэ бүх зүйлийг ингээд даван туулахад хитрхи хөгшин байна. Тэр өдөө бол яг 50 байх насн дээрээ байх хэрэгтэй. Боловч ийм аимшигтай харт дарсан зүудэн дунд, зовлон дунд туулж явнаа. Энэ хүн хизээж суллагдаж болохгүй. Би үнэхээр баяртай байна. Шүүгч маш зөв шийдвэр гаргалаа. Ийм хүн хизээж их чөлөөтэй байх ёсгүй гэсэн юм мэдээллийг Уусмагийн гэр бүлийнхэн нь хийсэн байт юм байна. За ингээд яах ч аргагүй Рахан Аршад нь бол шүүхээс бүх насаараа хорих ёл авч исэн. За энэ шүүх хурал нь бол 2007 оны 5 сарын 13-нд яг албан ёсоор энэ Рахан Аршад гэдэг залууд бүх насаар нь хорих ялыг бол оноосон байт юм байна. Тэгэхээр одоо энэ хүн хэрвээ амьд байдаг бол одоо хүртэл энэ Их Британи улсад хоригдсоор байгаа байх. Тэгээд 36 настай байхдаа ер нь бол гэр бүлээ ааж хөнөөнө гэдэг бол үнэхээр аимшигтай хэрэг. Тэгээд 3 хүүхдээ эхнэрийн хамт яагаад энэ тэр эмэгтэйг ингэж алах болоо үнэхээр харамсалтай. Тэгээд энэ хэргийг бол хүмүүс бол ихэнхдээ харахтаа ингэж бол хард юм байлээ. Рахан Аршад нь эхнэрийнхээ гадаад төрөг хувцлалт мөнгө зарцуулалт зэргийг бол хэтэрхий амар хянж цагддаг байсан. Тэгээд тийм болохоор ингээ байнга эхнэртэй юм сэтгэл санааны дарамт болон
хүчирхийлэл өгдөг байсан. Тэм болохоор ингээ эхнэр нь бол угаасаа анханасаа энэ хоёр хайрцаглалын холбоогүйгээр суусан болохоор эхнэр нь өөр зүйлээс тайтаргалыг хайж эхэлсэн, өөрөө ажил олж хийдэг болсон. Тэгээд гадуур хүн амьтандаа харьцаад олон нийтэд харьцаж эхлээд өөр гоё харилцааруу тэмүүлж эхэлсэн. Үүнийг нь мэдсэн нөхөр нь бол дэвчиж чадахгүйгээр эхнэрээ ингээд хардах үндснээс болоод уурлаад эхнэрээ болон хүүхдүүдээ хөнөөсөн гэж ярьдгийм байлээ. Тэгээд үүнээс гадна хэрвээ уусмаа ингээд гэр бүлээ тэжээх чадамжтай, хүүхдүүдээ аваад явчих чадамжтай тийм өөрийн гэсэн юм карьераа хөөгөөд карьер нь арай амжилттай байсан бол санхүүгийн хувьд их чөлөөтэй байсан бол хэзэж ингэж аршаадтай хамт тэр байшинд амьдраа, тэр байшинд хүүхдүүдийнхээ хамт алуулахгүй байх байсан гэж бас хэсэг хүмүүс харддаг юм билэ. За тэгээд нэг сонирхолтой юм нь Рахан Аршаад нь бол шүүх хурал дээр эхнэрийнхаа тухай ярихдаа би түүнд үнэхээр хайртай байсан. Тэр үнэхээр үзэгсэлэнтэй байсан. Гэтэ тэр үргэлжил ууралдаг, эд мөнгөнд дуртай, үрлэгэн бөгөөд байнга л өөрийг нь дорд үздэг, маш муухайгаар хайрцдаг байсан. Тэр намайг бүр хүчирхийлдэг байсан. Та нар намайг уйзмаа хүчирхийлдэг байсан гэж боддог байх. Гэхдээ үгүй. Энэ бүхэн байнга эсэргээрээ байдаг байсан. Тэр үргэлжил намайг дарамталдаг байсан гэж эхнэрийнхаа тухай ярьсан байсан. Гэтэ үүнд нь бол шүүгчнэр бол огт итгээгүй. Тэгээ яаж ч батсан 4-7 хоногийн турш гэр бүлийнхнийхаа зохицыг гэртээ хадгалаад ингээд өмхирүүлээд байлгацсан өөрөө өөр орн руу ингээд аялах гад явчихсан. Ирснээ би бол зүгээр л амар өрөвдмөр хохрогч байсан. Тэр гэр бүлийн гадуур харилцаанаас болоод би түүнийг ингээд хөнөөчгсөн. Тэр миний хүүхдүүдийг алчсан гэл ийм худлаа үнэн юм ярьсан зүйлд бол хинч угаасаа итгэхгүй нь ойлгомжтой. За миний үднээс бол шүүх хурлаас бол яалтчгүй энэ залууд хамгийн тохирсон шийтгэл нь бол оноосон гэж бодсон. Энэ Рахан Аршаад гэдэг залуу бол маш аимшигтай, дотуур тамиртай, маш аимшигтай хүн байсан гэдэг нь бол түүний энэ шийдвэрүүдээс бол харагдаж байгаа байх. Үнэхээр л эхнэрээ ингээд гадуур гэр бүлийн харилцаатай явж байгаа гэдгийг мэдсэн бол түүнтэй ярилцаад бүр боломжгүй бол салаад хүүхдүүдээ хамт өсгөөд явах боломж байсан түүнд. Гэхдээ тэр тийм сонголт хийгээгүй. Бүр хүүхдүүдээ хүртэл түүнийг ингээд ямар амар жигшсэн, ямар амар атаа хорсол өшөө байсан нь одоо хүүхдүүдээ алснаас нь бол харагдаж байгаа ах танд. Тэгээд надад ч гэсэн жоохон харамсалтай байна. Жоохон ч гэлтгүй бүр аимшигтай харамсалтай байна. Учир нь энэ миний ярьсан энэ хэрэг дээр ингээд хүүхдүүд ороод ирлээ. Тэгээ би ер нь бол аль болох хүүхдгүй хэргийг сонгож яриа гэж бодсон боловч энэ хэрэг жоохон уншаад ингээд судлаад байсан чинь айгүй сонирхолтой санагдаад та нарт ч гэсэн бас мэдүүштэй авууштай зүйл байж магадгүй. Тиймээс ямарваа нэгэн зүйлийг хийхдээ хүн өөрөө сайн бодож төлөвлөж хийх хэрэгтэй юм байна шүү. Хизээч хин нэгний амийг бүрлэхнэ гэсэн ойлголт бол байх ёсгүй. Энэ бол хамгийн эцсийн шийдвэр биш. Энэ хамгийн буруу шийдвэр учраас бид нар ийм зүйлийг таслан зогсоох хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийллийг зогсоох хэрэгтэй гэдэг үүднээс би энэ хэргийг ярьж өгч байгаа шүү. За тэгээд та бүхэнд маань хэрэг маань таалагдсан бол ямар нэгэн сайтай ч юм уу, муутай ч юм уу зүйл байвал хэргийн талаар ч юм уу, миний ярианы хэм маягийн талаар ч юм уу юм байвал мэдээж хэрэг бичлэгнийхаа доор байгаа сэтгэгдэл хэсэг дээр бичээрэй. Комент хэсгээ бол би бол байнга комментуудаа бол байнга уншиж байгаа. Би мөн бүх бичлэгнүүдийнхаа доор description хэсэгт нь өөрийнхөө аимшигтай болсон явдал болон кинонуудынхаа хөөрхөн жижигхэн танилцуулгануудыг тайлбарнуудыг бол хийдэг. Хэрвээ та боломжтой бол миний тэр хэсгүүдийг уншаад та юуны тухай уншиж байгаа, юуны тухай сонсож байгаа вэ, юуны тухай үзэж байгаа вэ гэдгээ хөөрхөн жижигхэн мэдээлэл эхлээд авчижвэл бас их зүгээр байдаг шүү гэж сануулхад таатай байна. Мөн description хэсэгт мөнгөлунаа нь өөрийнхөө Facebook page болон Instagram мөнгөлунаа хаягаа оруулсан байгаа. Та бүхэн маань дараагийнхаа хэрэг болон кинонуудынхаа мэдээллүүдийг олж хармаар байвал мөнгөлунаа нь хаяада жоохон юм инэдмийн фаны юм богино рилүүдийг оруулдаг. Тэр болгоныг үзмээр байвал мөнгөлунаагийнхаа Instagram хаяг руу ороод дагаад үзэж болно шүү. Мөн хэрэгтэй гоё санаа оноонууд байвал эсвэл яриулмаар байгаа хэрэгнүүд, кинонууд байвал над руу Instagram хаягаар юм бичиж болно. Лунанд байн уншиж гин. Тэгээд өшөө лунагаа дэмжиж урамшуулмаар байвал лайк болон subscribe-а дараа description хэсэг дээр байгаа Buy Me Coffee гэд айгүй хөрх юм
сайт байт юм бэлээ. Энэ сайтаар та дамжуулаад луунадад тааруулаад тохируулаад өөрийн өгмөр байгаа тий донешноо бас өгж болно шүү. Ингээд танд хэрэг маань таалагдсан бол мэдээжин хэрэг өөрийн хайрыг түгээгээд лайк болон subscribe-а дараад мөнгө лунаас цугаад дэмжиж найзууд руугаа шеэрлээрэй. За ингээд энэ удаагийнхаа хэргийг тухтай сонсож чадсан гэдэгт итгэж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.